Одмонтор сувагт тавтамарл би олготлогч их бат. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Батэрдэнд бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон аяллаа төвцөг Air Market Event итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмонтор сувгаар болон NTV телевизээр 83.3 107 хөтөлбөрийн Одмонтор радиогоор хүрч байна. За өдөр минь батаха. Өдөр минь. За Америк хамгийн хүчрхэг орнуудын нэг. Гэхдээ хамгийн хүчрхэг нь байж чадах юм уу? Одоогор бол тийм. Гэхдээ хамгийн залуу үндэстнүүдийн нэг шүү дээ тий. Бас тийм. Нөгөө аав ээжээс хүүхэд байнгучтай гэдэг шиг тий. За яг тэр ашиглахээс л тэгэхээр Америк ингээд нөгөө хүчтэй гэдэг тий. Хувийн хвшил бизнесээрээ сайн эсвэл инновац юм нөгөө Silicon Valley эсвэл алдарчнууд яг Америкаас дадаа гараад идэв тий. Гэх мэт. Тэгээ энэ дээр нөгөө хоёлаа буюу энэ нэвтрүүлгээр нэг юуг нь үндсийг олох гэж оролдъё л гэж байгаа. Тэгээ Америк анханасаа юм хүчтэй нөгөө хааны үгт гэдэг шиг өгдөлтэй бий болцсон юм гэхээр бас үгүй тий. Ер нь яг энэ цаад философи нь юу юм бэ гэдэг. Тэгээд энийг яахын тулд нөгөө түүхээс нь бас жоохон авч үзээд энэ хүүхдийг хүртэл тухайн өдрөө сайн болчдгоо маа нөгөө өсгөөс нь ахуулаад тэр хүүхдийн өссөн бүх туршлага нийлээд өнөөдрийн тэр хүнийг бүтээж байгаа маа гэдэг хүмүүс орд ирдэг штэ. Чиний өмнөх алдсан онсон бүх зүйл чинь өнөөдрийн чи. Тэгэхээр өмнөх амьдралдаа бити харамсаа гэдэг шиг тийм ээ. Мэдээ залруулах юм байвал залруулаад сайжруулах юм байвал цаг хугацаа хүрдэг бол сайжруулах байгаа л да. Гэхдээ яг тэр утгаараа энэ Америкийг өдийгийн Америк болгоход буюу энэ сэтгэл санааны юу гэдгийг тэр юг яаж бий болгосон юм. Би болсон юм уу? Хин нэгэн зохиоцсон юм уу? Зүудэлж босч ирсэн юм уу? Эсвэл хин нэг дөөрөөс юм уу гэж. Үгүй харин үгүй нөхцөл шалтгаан энэ үр дагаврыг бий болгосон юм а гэдэг утгаас нь ярих чаа. За тэгэхээр Америк бол анх 1776 онд анх Америк үсэж байгаа гэд үсчихэл та тийм ээ тусгай тогтнолоо зарлаад. Ингээд бол тухайн үед яадаг байсан гэхлээрэ Америк, Англи, Франц, Испани гэж гурван улсын одоо колони байсан баахан мужууд тийм. Тэгээ эндээсээ болохоор Англич биш одоо Британи гэж тухайн үеийн Британийн харьяанд байсан 13 колони нэгдээд тусгай тогтнолоо зарласнаар Америк улс анх бий болжсэн түүхтэй тийм ээ. Ер нь бол яг хуу Америк төв өөрөө анх яаж яасан гэхэл Испани колони 1513 онд анх буюу Америк твийг нээгээд одоо нөгөө Колумбус нээгээд тэгээд нөгөө юуны зүүн урт талын нэг юм эрэг байдаг да Флорида. За энэ Флоридад анх Испани колоничлогч нар ирж сурснаар ингээ Америк твийг нээгээд ингээд явсаар хагаад 1776 онд энэ Британийн харьяанд байсан 13 колони нэгдээд Америкийг байгуулсан. Яг бүр наривчлаа хэлбэл 1776 оны 7 дугаар сарын 4 Independence Declaration of Independence гэж байгаа тийм нөгөө тусгай тогтнолоо зарласан. За ингээд зарлахад тухайн үед болохоор тусгай тогтнолоо зарлана гэдэг нь асар хүчтэйдээ бие даах чадвартайдаа тусгай тогтнолоо зарлсан юм биш. Тухайн үед болохоор мэдээж одоо маш эмх замбраагүй тэр олон зуун жил хэвшчихсэн тусгай айрамтай айхтар одоо Англи, Британийн армийн хажууд болохоор юу ч биш тийм ээ. За хүн амын жишээгээр нь аваад энэ гурван колони нийт хүн ам ойролцоогоор 2.5 сая байсан. Харьцуулах юм бол Их Британь тэр үед 8 сая, Франц 26, Испани 10 сая хүн амтай байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс одоо улсууд одоо юу гэдгийг илүү хүчрэг болоод тэнцэж ирээд тусдаа гарч байгаа юм биш шүү гэдэг нэгэр. Дээр нь болохоор хүн ам их байт гэд популяшн нөгөө их байх чинь улсын хөгжил гэж ярьдаг шүү дээ. Тэр утгаараа яагаад гэхээр тэр олон хүнээс нь татвар авна. Татвар төлж байгаа иргэдийн тоо их. Тэр олон хүнээс нь цэрэг гарах магадлал их. Тэдний цааны. Тэр олон хүн зэрэг ажиллавал үр бүтэн чинь тэдний чинь их гэд энэ хүн амын тоо бол улсын хөгжилтэй шууд хамааралтай. Тэгвэл энэ утгаараа 10 дахин бага, 20 дахин бага байна шүү нөгөөдөлөөсөө. Тийм. Эдийн засгийн хувьд Америк тухайн үед болохоор нөгөө ёстой нэг ковбой мобай киноны гардаг шиг те юу үйлдвэржилт тийм байхгүй.
Тэгээ эдийн засгийн гол суурь нь болохоор тариалан. Тэгээ нөгөө ямар санда кобой гэвтэй хурчин тэгээ мал аж ахуй. Тэгэл ерөөс түүхийд. Яг л одоо цагаатлах нь манайх баггүй. Тэр Украин арс ширэл байсан тийм ээ. Тэгээд нөгөө кинонд түүхүүд гэдэг дээ нөгөө индианчуудаасаа бага арс ширэл авдаг нэг иймэрхүү л нөхдөд байсан тийм ээ. Уул урхаач хөгжөг байгаа шүү. За тэгээд ер нь бол колониудыг тухайн үед ангилахаар нөгөө тамхи, мод, хөвөн, арс шир, үр тариа гэсэн ийм одоо нөгөө одоо шимэгчилдэг л ийм л улс гүрнүүд колониудыг тухайн Англи, Франц, Испаниуд дэлхийд даяар л ер нь бий болгож исэн ийм үе байхгүй. Тэгээ колоничлалын 90 үе. Тий. Энэ дотор нэгэнтээ бэлэн арьсан бэлэн хідэ овоорчин төлөх нүрсэн одоо юу гэдгийг нөгөө мод чулуун бүгд бэлэн хувцсных нь арьс ширнэ татах тамхи нь бүх юм бэлэн байгаа тахад үйлдвэржилт угаасаач хаанч хөгжигч болоогүй нөгөө ажил төр явсгал эхлэегүй байгаа үе шүү дээ тийм ээ. Тэгээ энэ бол үйлдвэр нь бас яагаад тийм үйлдвэржилт нэгэнтээ бэлэн одоо юу гэх юм бэлэн байхад хүн үйлдвэржилт шаардлагагүй байх үе гэсэн гэх юм уу да. Бэлэнчлэх нөгөө сэтгэлгээ чинь энд бас байна гэсэн үг. Улс гүрний томоор ярих юм бол Америкчууд болохоор тухайн үед яадаг гэсэн мод бэлтгэн. Харин тавилга Лондонд үйлдвэрлэгдэнэ. Тавилгыг Америкт хэрэглэн гэдэг ийм цикл байсан юм л да. Тийм ээ. Одоо зөөгөөд тэнцэнэ ухсраад тэгээ буцаадаг байна. Төмөр гаргана. Төмөр Британд боловсрогдно. Харин халбах сэрээ утга болоод Америкт хэрэглэгдэнэ. Гэдэг бүр ийм дүрмтэй байсан юм байна. За энэ гэхдээ 1776 оны тухай ярьж байгаа шүү дээ. 1700-ны сүүл үе ярьж байгаа. Гэхдээ одоо 2000 он гарчаад байхад нэг улстай их адилхан байгаад байгаа тийм ээ. Зарим нэг улстай их адилхан байгаад байгаа. Тэгэхээр энийг бас санаасай, бодоосай гэж хэлж байгаа. За цэргийн хүч одоо нэг бослого болоод тусгаар тогтнохоор ч одоо байлдах гадаг шүү дээ. Тэгээд хэн байлдах юм? Цэргүүд байх хэвээр. Гэтэл энд цэрэг байхгүй. Цэрэг замбраатай юм байгаагүй. Нөгөө босогчд, партизанууд гэсэн баг аятай. Нөгөө нэг их оронч Patriot гэх кинон дээр л тодхон харуулж байгаа шүү дээ. Тий. Одоо нэг талаас нь ингээд биднес цэрэг гэд бодглоо нэг гоё ингээл Англи, Ромоор төсөөлсөн ч гэсэндээ тийм ээ. Нэг гоё жигд хувцтай, жигсаалаад ядаж явдаг, ахлах нь хин дарга цэрэг нь юу тийм ээ. Команд нь яах юм, бүрээ ямар дохоогоор явах уу гэд бүр нэг юм бас нэг институцнл байна шүү дээ тийм ээ. Энд бол тийм юм байгаагүй те. Гэтэл эсрэг талд нь болохоор Kingdom of Great Britain буюу Их Британийн одоо хаант улсын цэрэг тухайн үедээ бүр маш хүчтэй. Тухайн цаг үеийнхаа хамгийн хүчрэг тэнгисэн зэрэгтэй байсан. Тийм ээ. Тэгээд харин Америк болохоор нэг сая ярьсан сайн дурын тэгэл нөгөө өвгөт төгшөд нийлсэн тийм ээ. Ямар ч стандарт гэсэн юм байхгүй. Тийм. Тэгээд харин нөгөө биднээс шериф мэриф гэж ярьдаг да. Тухайн үеийн дээр нэг можууд, хотууд, нэг тосгодуудыг хамаарсан нэг тийм арай нэг жоохон цэргийн зохион байгуулалттай, бие бэлдартай гэдэг юм уу. Нэг ядаж буугаар буудаад үзсэн хүмүүс нь тэр нөгөө шерифүүд нь те орон нутгийн цагдаа нар. Францтай байлддаг штэ. Индиантайгаа нийлж яагаад. Нэг тийм л дайнд орсон хүмүүс байгаа штэ одоо тий. Тий. Эрсдэс өөр хоёр те. Тэгээд мэдээж энэ ийм хүмүүсээс ч нөгөө цэргийн туршлага, тэгээ өмнөх түүхийн нөгөө цэргийн сургууль мургуул гэж юу л байв гэж те. Тухайн үеийнхаа нөгөө өстөө нөгөө монголчлон гэдэг шиг эр зоргороо нэг ийм нөхдүүд байсан. Тэгээд хангамж энэ дайны цаг үед тухай хамгийн сайн зүйл бол нөгөө хангамж байхгүй. Альч дайны үед хангамж маш чухал. Биднес байлдааныхын тэр энэ дэр наадлын дэлгэцийн наад буюу энэ дээр байгаа зүйлийг хараад байдаг боловч энэ хүмүүсийн тэр хоол, хувцас ялангуяа сум хэрэглэл тий эднээсийн логистик бүр асар чухал. Тийм ээ. Гэтэл энд бас тийм байхгүй. Гэр гэрээс алхаа бод гэсэн ч яад гэсэн ч тий. Тэгэл ингээл явал тааралцнаа загаадлах юм бол дайны хажуугаар дайжин гэдэг шиг дээрэмдээд явна. Яг ийм хоёр нөхцөл үзэж байгаа л гэж бодоорой тий. Тэгээд энэ 1775 онд энэ колон дээр болохоор Жорж Вашингтоныг ерөнхий цэргийн командлагчаараа томилгосон юм байна. Тэгэнгүүт энэ хэдий цэрэг хэдий одоо босогчд эх орныхоо төлөө тэмцэж байгаа гэсэн боловч энэ цэргийн санхүүжилт цэргийн цалин гэдэг зүйл хэрэгтэй болно. Одоо сайн дураараа үхийгээд хэсэг байлаа л да. Гэхдээ бүгд биш байхгүй юу? Тэгээ энд мөнгө байхгүй, саяны хангалт байхгүй, сургалт ямар нэг эмх замбраа байхгүй те. Тэгэл мөнгөнд дууслаа бол тараа явчихна. Эмх замбраа буюу хариуцлага байхгүй учраас нэг буунду гарахаар тараа явчих юм магадлал
маш их буюу энийг нөгөө цэргийн хувьд байлдааны хувьд цэргийн мораль гэж ярьдаг те. Тэр мораль маш багтаа гэсэн үг. Тэрийг юугаар нөхөж чинь ёстой нөгөө тусгаар тогтночоол гэдэг юм хідэн хүсэл нь бол нөгөө талаасаа жоохон нөхөж байгаа. За энэ дээр болохоор юу баримтаас юу байсан гэхээр тэгээд 1777-аас 1778 онд шилжих өвөл тэр Wally Forge Encampment гэж газар Вашингтоны Жорж Вашингтон жанжны айран өвөлдсөн байна. Ингээд тэр өвөлжтөд 12 мянган цэрэг байрлаж исэн бөгөөд саяны дээр хангамж, хувцас, хонор, хоол ундаас байхгүй болоод 2 мянган байлдаг байхдаа бас хуцаа. Тэгэхээр энэ бол ингээд өмнөх түүхүүдэд сагдаад байгаас нөгөө дайнд цагаатлах юм буудуулж өгсөн хүнээсээ илүү хилмигдэж одоо хохирч өгсөн хүмүүс их байдаг юм а гэдэг чинь ингээд дайны нэг ерөнхий шинж юм шиг байна тий. За гол нь тэр үед Америкчууд юу бодож исэн гэвэл бидний нөгөө төсөөлт байдаг шиг ялах гэж юусоо байлдааг өгч байгаа. Нөгөө амь тэмцээд өөрийнхөө эрхчлөлөг олохгүй байлдсан. Тэртээ тэргүй ялагдсан ч одоо боолчлогдоод өгчээсэн үе байхгүй. Тэгэхээр үгүй нөгөө эрхчлөөнийхөө төлөө тэмцээ ялагддаг. За эндээс нөгөө эрхчлөөний тунхаг монхаг гэдэг юм чинь энэ бүр анханасаа тэр эхлэлийг үндсээсээ тэг тавьдаг. Тэрээс нөгөө Америк улс эрхчлөөг дээдлснээр хөгжсөн юм байна. Тийм учраас монголчууд эрхчлөөгөө дээдлэе гэдгээсээр өөрөө байгаа зү тэ. Би өөрөө угаасаа мах цусаар эрхчлөө гэдэг чинь ямар үнцэнтэй юм бэ гэдэг мэдэрчиж эрхчлөөнд тэмцэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө түүхэн цаг үе чинь нэг сургаал болгодог гэдэг шиг монголчууд нөгөө эрхчлөөний төлөө тэмцэх тийм түүхэн цаг үе баг маш бага л байсан юм байна л шүү дээ. Боолчлогдчихсэн үе юу байгаагүй тэ. Тэгээ манжин дарлал марлал гэдэг байгаа чинь баг сүлдээ худлаа болчих уу яач тийм ээ. Зүгээр васаал улс гэдэгчлүүд байсан. Тэрнээс учиргүй одоо яг эднүсих шиг нөгөө боолчлол дургу өргөшөө будаад алцдаг жанжинч бас нэг байгааг байх тийм ээ. За тэгээ санхүүгийн байдал болохоор маш хүнд төв банк тэгээ санхүүгийн мөнгө байхгүй гэдэг биш нөгөө бас логистик байхгүй. Мөнгө чинь өөрөө цалин болж явахдаа банкар юм уу ямар нэг логистикаар дамжих хэрэгтэй ш. Нэг хүн цалин дараагаад өгчөрөөгээ төвөөс нь өөртөө игээд явахгүй тодорхой тий. Тэгэхээр ийм систем ямар нэг логистик юуж байгаагүй гэсэн үг. Татврын тогтолцоо байгаагүй. Тэгэхээр буцаад зарцсан мөнгө яаж буцаж олох юм гээд ингээд төрийн тийм институц нь хөгжиж амжаагүй байсан. Дөнгөж тусгаар тогтнож байгаа барьцаад байгаа учраас тийм ээ. За ингээд тухайн үед яасан гэхлээр нөгөө мөнгө хэвлдэм байж тээ гэл. Яг нь эднүү сайн давш ер нь л ингээд туулж өнгөрөх ёстой юм а өнгөрч яахгүй. Тэгээд тэр бий болгосон байгууллын конгресс нь дайны зардлаа санхүүжуулахын тулд мөнгө хэвлсэн байна. Тэгээд тухайн үед ямар үг гарсан бэ гэхээр not worth continental гэдэг үг гарсан юм байна. Ямар ч үнэгүй одоо биднээс ярьдаг мөнгө цаас боллоо гэж ярьдаг. Цаас гэж л ийм хэллэг гарч ирсэн юм байна. Тэгэхээр мөнгө ямар үн цэнгүй байсан юм бэ? Мөнгөний үн цэн чинь өөрөө төрийнхээ нөгөө тогтвортой бөгөөд хүч чадалтай байдалтай уйлддаг болохоос биш хэвлээд нөгөө гарснараа мөнгө биш шүү гэдэг утга энэ дээр гарч ирж байгаа. Тэгэнгүүт одоо эндээс тэр хүмүүс ингээд нөгөө хоёлаа савнд ингээд нөгөө юмудаа хийгээд сүлд нийж бүртэл болгож Америкийг бүрдүүлэх гэж байгаа шүү дээ. Эхлээд бол эрхчлөө ямар үнэтэй юм бэ? Эрхчлөө гэдэг чинь өөрөө бүр тэр саяны хангамж цалин мөнгнөөс илүү юм байна гэдэг нэг имийг авсан. Дараагийн болохоор мөнгө өөрөө хүчрэг байх, мөнгө улс орныхаа мөнгийг ямар чадамжтай байх юм гэдэг нэг юм сургаал сурчлаа. За ингээд сагсанд хоёр юм ийдсэн байгаа шүү те. Гижэт яг нөгөө талд нь юу байсан гэхлээр нөгөө Лондон, Парис, Мадрид чинь жинхэнэ санхүүгийн төвүүд байж байгаа байхгүй. Тэгээ юутай харьцуулаад байгаа юм бэ те. Нэг нь бүр ингээд банк байтугай мөнгөө цалингаа яа тавих жимээч мэдэхгүй байж хат тэнд нь бүр санхүүгийн дэлхийн санхүүгийн төвүүд тэнд яваад байгаа байхгүй. Хадгаламж одоо юу байдэн те. Ингээд Филадельфи хотод 1776 оны тусгаар тогтнолын тунхаг 1787 оны үндсэн хуульд гээд Америк нэгдсэн улсын тогтвортой эцгүүдийн уулздаг газар байсан юм байна. За энд болохоор энд юу нэг түүхэн дандаа энэ нөгөө бас нөгөө монголчууд шиг уламжлаад байгаа ч гэдэг юм уу да тий. Энэ Филадельфиод ягаад ч юм дандаа иймэрхүү процессууд нь болсон байдаг шүү нэрэн. За яг ингээд тоглож байхдаа нөгөө томчууд болохоор юу гэж бодож байсан гэхлээр нөгөө нэг удаагийн л бослох гэж бодож байсан. Тэр чин төртөө төргүү дэлхийг колончлж яхад бослогогүй байна гэж байхгүй шүү дээ. Энэ бол байх л ёстой байхгүй юу. Тэрээс яана энэ колонууд босоод байна гэж сандардаггүй. Тэр чин колон юм чин босчил таараа. Тэрийг даржил таараа дарсаарч ирсэн. 200-300 жил дарцсан. Ийм л гэж бодож байсан. Гэтэл Америкууд яасан бэ гэхлээр тэр колоноосаа гараад өөр колонд юм уу явах гэж байгаа биш. Нөгөө саяны хоёр сагсанд байсан
юмны үр дүнд нь нийлбэрээс юу болсон гэхээр хүмүүс амьдралаа өөрсдөө бий болгож болно. Эрх чөлөөтэй болчих юм бол төрөөс мөнгө хэвлэхийг хүлээх юм байна. За энэ хоёрын нийлбэрээр ийм үгэлбэр гаргачихж байгаа байхгүй. Буюу одоо Америкийн сүүлийн философи болох юмны эхлэл тавигдаж байгаа. Хүмүүс өөрсдөө хин нэгнээс хороны насгэр нэхэхгүйгээр амьдралаа өөрсдөө босгох нь хамгийн чухал юм байна гэдэг мессежийг эндээс авч байгаа. За тэгэхээр хүмүүс өөрсдөө юм болох би өөрсдөө бүтээх төхийн тулд яах вэ? Одоо хоёул туршилж хийж үзэл да. Одоо нэг өрөөнд ганцаархнаа байжгаад нэг шин зүйлийг хинээс чуулбар копи паст хийхгүйгээр бүтээх гэж оролдъё. Гэтэ Эдисон шиг 990 удаа туршилт хийж ягаад 1000 дахь дээр нь бий болно доо. За боли айгүй азар нэг алдаал 2 дахь дээр нь болчих болно. Гэхдээ нэг ч болтугай алдаа гэж юм туршилт гэдэг юм хийх ёстой болж авирж байгааз. Тэр алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй 2 дахь хийхгүй шүү дээ. Тэгэхээр алдааг хүлээн зөвшөөрөх. За тэгэнгүүт энэ дээр нэг юм ойлголт гарч байгаа. Алдааг хэн хүлээн зөвшөөрч болох вэ гэхээр хувийн хвшил. Энийг эрсэл байхгүй. Хувь нэг хүн алдаад хоёр дахь хүн аан заа гэж сурж яах нь хөгжил. Одоо биологийн хөгжил болохоос биш, амьдралын хөгжил болохоос биш. Түр алдах юм бол харин яах вэ? Баларх байхгүй. Бид төр алдааг байж ах түр алдчихвал бөөнөр унчиж байгааз. Түр бол завь, оршин тогтнож байгаа үндэс. Тэр алдчих юм бол хэн хариуцлах вэ хин? Харин тэр завин дээр байгаа хүн алдлаа, онлоо, бусд нь сураал хөгжөөл гарна. Харамсалтай байж болно. Онцгой юм тохиолдож болно. Гэхдээ завь сүнээгүй байхад тэн дээр оршин тогтнож байгаа хүмүүс учраа олол амьдрна. Тийм биз? Тэгэхээр эндээс юу харагдж байгаа гэхээр түр юу хийж болох юм, юу хийж болохгүй юм. Буюу түр алдах хэрэггүй юм байна шүү дээ. Хэн алдах хэрэгтэй? Тэгээ алдахгүй бол хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр алдаа хийхнээр хувийн хвшил. Ингээд түр хувийн хвшил хоёрын зааг маш өөр юм биш үү? Зарчмын хувьд өөр юм биш үү гэдгээ ойлгоод авчиж байгаа. Үндсэн философи нь. Түр аливаа зүйлийг бүтээх хэрэггүй юм байна. Бүтээхин тулд нөө туршилтаа хийх гэж байгаа шүү дээ. Туршилт хийгээд алдчихвал усонгос өнчих гээд байгаа учраас түр битгий анханаас юм бүтээ. Хувийн хвшил эрсдлээд агаад бүтээ. Харин түр тэгвэл тэр дураараа одоо бактери шиг мөг шиг ургач болохгүй. Завнаасаа гараад юм бүтээх гэж болохгүй. Тэгэхээр тэр завин доторх тоглоомын дүрмийг түр тогтоох хэрэгтэй. Тэ? За ингээд ганцхан үгээр түр юм бүтэхгүй харин иргэн хувийн хвшил бүтээнэ. За л ивент итгэгчтэйгээ танилцсан байна. За өнөөдрийн дугаарыг аяллаа төвцөг Air Market ивент итгэж байгаа. За Air Market нь 26 жилийн турш гадаад аяллаа салбарт хэрэглэгчдийн найдвартай түнш байсаар ирсэн. За Монголын тэргүүлэгч одоо юм салбар байгаа. За тэгвэл энэ салбарыг компани байгаа. За тэгэхээр энэ Air Market компани шинжлэгдээд ребрендинг хийгээд аяллаа төвцөг болж өргөжж байгаа юм байна. За аяллаа төвцөгээрээ тэд виз мэдүүлгийн зөвлөх үйлчилгээ, аяллаа төлөвлөгөө гаргах үйлчилгээ, за зочид буудал захиалах, нислэгийн тийз захиалах, дата сим авах зэрэг ерөөс аялалд хэрэгтэй бүх зүйлийг нэг цэг дээрээс нэг цэгээс бүгдэнд нь ингэж зөвлөгөө өгч байгаа юм байна. Тэгэхээр бид ингэдэг байсан шүү дээ. За хаашаа аялах вэ? Яаж аялах вэ? Тийзээ хаанаас авах юм? Виза яах вэ? Гэх мэтчлэн ингээл бүх юм ингээл энэ тэндээс ингээл мэдээлэл цуглуулаад нэг хүнтэй уулзаал тэгээд нэг бүүн ажил болдог байсан шүү дээ. За тийшээ очиж материал бүрдүүлэх юм. За ийшээ хоёроо чинь гэх юм байна. За тийч очиод сим яах вэ гэх мэтчлэн ингээл бүр бүүн асуудал болдог байсан бол тэрийг зүгээр л нэг цэг дээр шийдээд өгчөж байгаа юм бэл. Энд чинь зүгээр айгүй аялахад бүр амар болгочихж байгаа байхгүй. Иймэрхүү асуудал бол тань зөндөө тулгарч байгаа үстэй. Харин тийм. Ядаргаатай тийм бүр нэг 7-8 хоногийн асуудал болдог штэ. Одоо бол нэг өдрийн асуудал болж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс нэгдэс нөгөө за хуваараа нэг аялыг одоо ингээд сурчих гээл тийм. Үгүй болно. Гэхдээ биднээс үндсэн зорилго чинь тэр нэг 7-8 хоног 10 хоног байна уу те цөөхөн нэг мөнгө зараа явж байгаа юм да. Тэр амралтандаа 100% төвлөрмөр байгаа байхгүй. Дата сим яг уу хаана киоск байна гэж хайж явсныхаас оронд тийм ээ. Тийм. Автобус нь аль автобус нь суух юм гэж яхаа орон зүгээр л сайхан амралтандаа л 100% төвлөрч л та тий. Тийм. Ерөөс эднийхт очиод даатгал өгчих юм байлаа. Танад ямар аяллаад байгаа юм гэвэл заадталч өөрөөсөө баг хэлээд өгчих бах. За Японы аялал байна, Америк аялал байна ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ аяллаа төв цэгээрээ дамжуулаад визний үйлчилгээ гэхэд Америк, Солонгос, Япон,
За Европын орнууд Австрали гээд баг бүх улсын визний зөвлөгөө үйлчлэгийг үзүүлж байгаа юм гин. Тэгэхээр бүр ингээр амар болчихно. Одоо бүр ингэхтэй болсон доо тэ нэр. Тий. Арис Энийг бас үр шимийн хүртсэн хүмүүс ч бас манай од мөндрийнхэн чих аялдаг тийм ээ. Бидэд яг ажилдаа төвлөрдөг. Тэрэнд бас яг энэ үйлчлэгээ чинь ер нь бол ингээл төрж бий болоод одоо ингээд төгсөрж шít одоо сүлдээ тийм ээ. За аялын төв зэг нь улсын их дэлгүүрийн эсрэг талд Air Market гэдэг байшин байгаа. Нэг болонд байдаг шүү дээ. Тийм. За тэнцэнээс ч зөвлөгөө авах юм байна. За холбогдох дугаар нь 70 10 50 50 юм байна. За баярлалаа. Баярлалаа. За ингээд төр хувийн бишл хоёрын зааг ялгаа тогтоочж байгаа. Энэ одоо бид хэдийн нөгөө эрх чөлөөний үндэс дээр нэг хүний эрхийг нөгөө хүн хязгаарлана гэдэг үг эндээс гарч байгаа байхгүй. Төрөөс төр хувийн бишлээсээ томоосоо эхэлж байгаа. Бүр үндсэн философоос. Тэгэл Инхбат Бат хоёрыг бодоод байхгүй те. Ер нь аливаа зүйл хил хязгаартай пазл хүртэл ингээд өглөөргаараа таарад орох хэрэгтэй болохоос биш нэг нэгээр давхарлагдчихдаггүй те. Тэгжиж гоё харагддаг пазл. Яг л энэ хоорондын энэ эрх чөлөөний болон үүрэг хариуцлагын цаг эндээс ингээд турж байгаа байхгүй. За тэгэнгүүт төр юу их юм? Юу ч ихгүй юм. Аггүй. Тэр хувийн хвшлүүдийн иргэдийнхэн тоглоомын дүрмийг тогтооно. Төр. Тэгээд төсөөлөлд ойлаа. Нэг спорт ингээл одоо манай бүх мөхтөрөөс болдог доо. Харцангуй гайгүй. Наадан боллоо биднээс ийм юм гээд биднээс хүсээд үзсэн чинь өөр дүрмээр барилдаад байл яг. Унс нь авраг болдог гэдэг дүрм гаргачихвал тэр заалан сууж байгаа хүмүүс бүр гайхаад толгой нэргээд тэг унс нь авраг болчихъя гээд айгүй хурдан ундаг аргад суралцаа дараа жил наадам төрсөн чинь худлаа тоглоомын дүрмээр өөрчлөө одоо давсан авраг гэдэг л ер нь яаж хүн тоглох вэ? Тий. Тэгэхээр тэр тоглоомын дүрмийг тогтвортой барих нь айгүй чухал байна. Тэрийг төрийн тогтвортой байдал гэж яриад байгаа. Төрийн тогтвортой байдал гэдэг нь нэг хүн удаан засаглахтай биш. Нэг хүн удаан дарах хэрэгтэй биш. Аль болох хинч гарсан тэр үндсэн тоглоомын дүрм чинь зөрчигдөхгүй. Тэ? Хоёлаа ингээд амбартаа очи гараажтаа нөгөө хоёлаа Монголын Илон Маск байлаа гэж бодъё. Үгүй Стив Джобс байсан гэж бодъё, тэ? Гараажтаа юм хийж жагаад гаргаад ирсэн чинь дүрм нь өөрчлөгдсөн байвал бүр баларч байгаа байхгүй. Тэгэхээр хэдэн 10 жил ч гэсэн агууд хоёлаа бясалгаж гаад ирэхэд яг тэр тоглоомын дүрм, тэр бизнесний дүрм хэвэндээ байж ах юм бол бид хоёр амжилт үзүүлэлтлээ 999 удаа туршилтаа айхгүй хийх боломжтой болж байгаа. Тэгэхээр энийг хэлээд байгаа тоглоомын дүрм. Тоглоомын дүрм гэдэг нь юу юм гэхээр чиний бүтээсэн зүйлийг хамгаална. За чиний юуг хамгаалах вэ гэхлээр чиний хамгийн үнцэнтэй юм юу вэ? Чиний бүтээсэн зүйл байхгүй. Тэр дотор ганцхан iPhone ч биш. Чиний хүүхэд байж болно. Хүн өөрийнхөө бүтээсэн зүйл хамгийн хайртай байдаг. Тэрийг өмчгөж үздэг баг те. За хүүхдтэр бурууч авах гэж өмчгөж ярих юм бол чиний бүтээсэн зүйл хамгийн үнцэнтэй чамд. Тэрийг чинь түр хамгаалаад өгч байгаа. Хин нэгнээс хамгаалаад өгч байгаа. Дээр нь хоёр хүн хоорондоо тохиролцсон бол тэрийн түр хамгаалаад өгч байгаа. Хариуцлага зүйлж өгч байгаа те. Тэгээд хариуцлага гэж гарчсан чинь хэрэг зөрчүүл яах юм? Хуулийг сахиулж өгч байгаа. Тэгэд мэдээж дараагийнх нь болохоор нөгөө гаднаас бидний тогтсон дүрмийг өөр хүн эвдэлчихгүй тулд гаднаас оруулахгүй те. Яг тийш дээ. Би бодож байгаа нэг юм хийсэн чинь тэр нэг хүн ирээд эвдчихлээ гэж бодъё л та. Би дахиж бодож юм хийхгүй байхгүй. Үгүй яах юм тийм ч хөгжихгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо хөлбөмбөгийн талбайгаар ч юм уу аль болох би нөө ойрч авах гэдэг л да нүдэн тагдахаар. Манайхан гэхээр зарим улс оронд болохоор яадаг вэ гэхээр шүүгч нь өөрөө дүрмээ тогтоогоод тэг өөрөө бөмбөгөө хөөгөөгүй гэдэг явцдаг тийм. Тэгэд манайхан л биш. Дургуутсахлаар болохоор шууд зааланд үзчихсэн биднээс хамт гүгэл явцдаг тийм. Тэгээд талбайгаар юу болох вэ? Яг ийм хөлбөмбөгийн орчин болж ингээ боддоо шүүгч нь өөрөө дүрм зохиогоод тэгээ өөрөө гол алдангуудаа дүрмөө өөрчлөөд тэгэнгүүт тэрэнд нь дургуутсан үзэгчд орж ирж дураараа бөмбөг өшгөлж яхад яг ийм нөхцөл байдлаас Роналдо төрөх гэж байгаа байхгүй. Тийм. Месси төрөхгүй байхгүй ийм нөхцөл байдалд. Энэ зүгээр л зэрлэгүүдэл төр. Тэ. Бүр хаос л болно. Тэгээд тэр дотор нь нэгч бөмбөг биш. Нилээ хэдэн бөмбөг өнгөрч ивэл одоо ер нь алийн үнэн гэж үзэх юм, тэ. Тэгээ хаашаа бөмбөг өшгөх юм гэсэн чинь хаалгуудаа нэг нь барьжгүй гэдэг нөө зорилгоо ингээл өөр болгоол, тэ. Баруун зүг рүү дайрахсан чинь зүүн зүг рүү дайрах болгоол. Эсвэл дээр нь хаалга маалганд барилуудаад байвал хүн ер нь юу сурах бол тэндээс хөлбөмбөг чинь төрөхгүй байх тийм ээ. Яг энийг л энэ түр хийгээд байгаа. Тэр
хөлбөмбөгийн талбай руу шүүгч талбайн шүүгчээс бусд хүн хажуугийн шүүгч бол бас орохгүй те. Ингээл хажуудаалгүй байна. Ямар ч мундаг тамирчин байлаа гэд өмнөх тэмцээнд төрүүлсэн тамирчин байлаа гэд талбай руу гүйж орж ирдэггүй тийм ээ. Гэх мэтэр. За тэгэхээр энэ дээр болохоор яг энэ дүрмийг л сахиулна гэж байгаа нэгдүгээр үүрэг. Маш сайн. Тэр дүрмийг сахиулахын тулд олон нийтээр тэр хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Тэр хүлээн зөвшөөрөлт нөгөө Америкийн түүхийн анхны тусгай тогтнолсоо хамт ирж байгаа байхгүй. Хин нэг энэ айгүй гоё штэ хэдүүлээ copy paste хийчихээ биш. Үндснээрээ тэрийг даваа туулцсан. Одоо солонгосууд өсөж үтсэн учраас гэдэг шиг те мэдлэг нь хүртэл хоолоо идсэн үү гэдэг шиг энэ тэр үндэсний identity чинь тэр одоогийн байгааг нь бий болгоод байгаа байхгүй те. За тэгэхээр түүхэн нөгөө шалтгаанууд руу орё. Америкчуудын саяны тэгвэл тэр салах болсон шалтгаан чинь Английн хаан засгаас салсан штэ. Тэгээд Английн хааныг Америкийн хаан гэдэг юмар солихыг хинч үсээг байхгүй. Тэгээд дахиад тэр өнөөдөр гоё байж болно. Хэсэг хугацааны дараа Америкийн хаан засаг гэдэг маш том дахиад л тийм данхар бүтэц бий болоод өндөр татвар аваад төвлөрсөн эрх мэдэлтэй болоод тэ маш их дураараа өөртөө зориулсан дүрм гаргаад байдаг. Тийм байхыг хүсээг. За тэгвэл яах юм? Тэгвэл тэр данхар төр биш. Хит хүчтэй төр биш. Дүрм зохиодог хүн төртөл болчих. Дүрмэл зохио. Өөр юу ч орохгүй. Тийм ээ гэж байгаа. Тэгэхээр энд болохоор төрийн эрх мэдлийг хязгаарлах гэдэг ч юм бол одоо энэ Америк хүний цусны төстэй байдаг бол цус шинжилдэг бол байгаа гэсэн үг байхгүй. Төрийн эрх мэдлийг хязгаарлах ёстой шүү гэдэг бүгд мэдэж байгаа. Тийм учраас тэр үндсэн хуулиа нийтээрээ ямар удаан олон жил сахиж чадж байна. Дээр нь нөгөө сонгуул өгтөө би эн чинь миний нөгөө талаа нэг удаа хязгаарлах хүй хай гэдэг коноп шүү. Тэр секундын ганц акшн чинь эх 4 жилээ тодорхойлж байгаа шүү гэдгээ бүр ингээд бүгд ухамсарлцсан байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хураг зүгээр худалдагдж байгаа хүн байгаа. Тэр чинь нөгөө дэнчин тавьж хагаад за гэж мөнгөний үнц нь ээж болно. Гэхдээ бүхний дотор ядаж байгаа байхгүй. Тэр үнц нь байгаа. Үнцнээ худалдахын дараагийн асуудал тийм ээ. За ингээд 1800 онд болохоор нөгөө саяны хувийн өмчийг хамгаалсан хамгийн том үйл явдал болж байгаа. За энэ бол түүхэнд бүгд мэдж байгаа морин тэрэгтэй нөгөө газар хатах гэж гүйцэтгэг, давхичдаг те. Энэ дээр яга газар вэ гэсэн бохоггүй. Тухайн үед төсөөлөх юм бол одоогийнх шиг Apple-ийг хэн авах вэ, тэрийг хэн авах вэ гэх юм тий угаасаа юм байгаагүй. Олигтой юм байгаагүй. А юу байсан? Манай Монгол шиг газар л байсан. Гэтэ газрын доор нь одоо нөгөө алт малт нь бас байхгүй байгаа шүү. Нөгөө баталгаажааг байгаа шүү. Тийм байхгүй байгаа. Нөгөө баталгаажаагүй одоогийнх шиг гой үйлдвэр төмөр зам юуч болоогүй байж байгаа. Гэхдээ тухайн үед юу вэ гэхээр газар чинь нөгөө хэлж алга болохгүй зүйл юм байна л да. Аливаа бүтээл бол хэсэг хугацаанд алга болж байгаа байхгүй. Газар байсаар л байна. Тэгвэл хамгийн урт удаан хугацаанд хамгаалж чадах зүйл чинь газар буюу нөгөө эх орон чинь юм шүү. Тогтвортой хамгаалж чадах зүйл. Тэгвэл тэрийг гол одоо баялаг өмч гэж юм л да. Тэгээд явсан тухайн үед яасан гэхээр газар бол нөгөө язгууртнуудын өмч тэдэнга тий тэгээд түрээсэлдэг юм л байсан шүү дээ. Тэгээд нөгөө нийтийн өмчийг нэг хүн эзэмшчихэд бусдантай яга түрээслээд байгаа гэдэг чинь ойлгомжгүй асуудал шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л энийг ангийн хүн хүртэл газар эзэмшиж чадна. Дээр нь популяцийн нэмэхгүй нөхөн амаа нэмэх гээд байгаа шүү дээ. Гаднаас Америкийн иргэн болъё гэсэн хүсэл тавьсан болгонд газар эзэмших хэрэг гэж байгаа. Тэ? За, өмчтэй болохоор 90 онд манайхан хавсгал хийгээд өмчлөл гэдгийн сайн тал нь тэр. Гэхдээ философи ойлгоог өмчлсөн. Гэхдээ өмчлөөгүй байснаас дээр л дээ. Тэр нь юу вэ гэхээр түрүү ярьсан өмч хүн хайртай. Хайртай зүйлийнхаа төлөөлөх хүн эрсдэл хүрдэг. Тий. Энд чинь зүгээр бүр натур одоо юу гэдэг байгалийн жам багхгүй тийм ээ. Хайргүй зүйлдээ яаж эрсдлүүлэх юм? Нэг өдөр юугүй болох хаяа шүү дээ тийм үстэй. Үнгүй юм үнц нэг үчлөө тийм. Хайртай зүйлдээ хүн дуртаяа хөрөнгө оруулдаг. Сүүлийнхэн талхны мөнгөийг цэсэн хүүхдэд өгнө. Тийм ээ? Тий. За тэр юма өсөн дэвчихийг хүснэ. Хараал суугаад байхгүй. Нэг алган шинэ газар авчаа шороорон ширтээ суугаад байхгүй шүү дээ. Тэр дотроо ядаж нэг цэцэг ургаасаа гэж бодноо да. За энэ гурван зүйл чинь нөгөө хүний тэмүүллийг бий болгож байгаа. Нөгөө мө авсан газраа нэг алган шинэ газраа нэг гой болгочихоо гэж.
Гэхдээ алгын чиний газар ус бүр нэлээд айхтар газар өгчээсэн шүү. Өгчээсэн юм байлээ. Энэ нэг юугаараа гектар гэдэг ч одоо ямар ч нэг жижил л дээ тий. За ингээд 1862 онд Homestead Act гэдэг нөгөө юу үнгүй газар өгсөн хууль гарч байгаа. За энэ хууль болохоор Америкийн нөгөө тархаа бутархаа газрыг хүн сууршуулд эзэмжүүлнэ гэхээс илүүтэйгээр баян ядуугийн ялгаад хитрхийх байсан учраас бүгдийг нэг удаа ингээд нэг гараан дээр наваач. Одоо Монгол тийм мод гараад байгаа шүү дээ. Бүгд нэг гараанаас гарьяа гэд. Тэгсэн чинь зарим нь болохоор бүгд ижлэхэн амьдрий болоод ингээд буруу дүүлээд байгаа тийм. Гараага зөв өгчөөл гэж байгаа. Гэтэ гарааны зөв гэдэг нь маш чухал шүү дээ. Тэгээд уралдсан хойноо нэг нь удаан уралдаж болно, нэг нь хол сайн явж болно шүү дээ тийм. Гэтэ гарааг нь тэгшдэгчээ. Тэгэхгүй бол тэр нөгөө том сурвалжит баян гэдэг нэг нөхөр газар авчаад тэгээ эннээс баян болчоод чи энэ газрыг аваараа мөнгө олцоод худалдаж аваараа гэх юм бол энэ чинь гараан тэгш биш болчих гээд шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ газар төгсөн. Ерөөсөл уралдуулсан шүү дээ. Уралдуулсан. Тэгэхээр давхар эффект нь тэр уралдсанараа төвлөрөл алс нутгуудыг хүн эзэнтэй болгосон. Мэдээ сул тал нь байгаач нөгөө тэнд байсан эзэн байсан Индиан нөхдүүдийг чинь ингэсэн гэдгээр сул талууд байсан. Мэдээж бидэнд ч гэсэн зүгээр улс орны алдаа дутагдлахээс хувь хүнд ч гэсэн өнөөж өсөж бодорч яваад үдэг хүрсэн байдаг учраас тэр сул талуудыг бол нэг яасангүй. За ингээд хамгийн том одоо энэ чинь цагаа тулах юм бол тухайн үед битээр сайхан тайлбарлаад байгаа боловч тухайн үед ингээд жирэмгэлэгч нь болоо суужсэн Линкольны хувьд болохоор амар эрс дүүрч байгаа байхгүй тий. 1862 онд Абрахам Линкольн цагаан ордонд очил байжлаа гэж бодъё. Нөгөө өмнөдүүдтэйгээ байлдаж байгаа. Энэ үед хамгийн чухал рейтинг юу гэвэл сум. Инээтрэ гэж байх магадгүй тий. Чухал мөн. Гэхдээ бид байлдахын төлөө энэ улсыг байгуулад байгаа мó. Тийм ээ. Ирээдүйн гоё улсыг байгуулахын төлөө өнөөдрийн нэг цахилгаан шуурга уу гэдгээрээ харсан гэж. Линкольны хамгийн агуу хийж чадсан зүйл нь энэ конгресс дээр. Дайнаас хойш бид ямар Америкийг байгуулах гэдэг юм бэ гэж асуусан ба. Хүүш дайн болж штэ яах юм бэ гэсэн. Дайнаас хойш энэ Америк улс ямар байхыгаа одоо бид үсэг бодод олчих юм бол дайнд хэрхэн байлдахыг бодод олчих штэ гэж. Тэ. За тэгэхээр юу гэсэн бэ гэхээр хитрхийх нөгөө тархаа бутархаа бас сайн ягааг учраас нөгөө тэд бүтц хөгжөөгүй. Тэгээд дайны байдалд сул тал болоод эхэлсэн. Тэгэхээр энэ ганцхан юу одоо байлдаад ялах нь биш. Дараа нь үлдэх нь юу гэвэл энэ газар нутгийг чинь нөгөө дэд бүтцээр холбох нь дайндаач ашигтай ирээдүйн устдаач ашигтай юм биш үү? За тэгэнгүүт одоо түрүүн ингээд паазлаар ярих юм бол айл болгоно хитэн гектар газартай болцсон шүү дээ. Хүн болгон гэх юм уу? Өрх бүртэй. Эднээс чи хоорондоо залгагдахгүй бол хинчвэж байхгүй юу? Тий. Нөгөө хүмүүс ганцаараа хинчвэж нийлэхээр 5 сумомч гэдэг юм Монголд зөндөө юм байдаг те. Нийлэхээр нөгөө хүч чадалчин гарч ирэх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг яах юм гэхээр нөгөө төмөр замаа энд үед эхлүүлсэн байхгүй. Дайны үед төмөр замаа эхлүүлж ирсэн. Одоо би л тийм эр зөр гаргаж чадна гэж бодохгүй. Юун төмөр зам бэ те? Цэргүүдийн хоол хүнсийг ай гэж яах чинь гэж би бол бодохоор байгаа. Тэгэхээр энэ болвол энэ хүнийг агуу хүн байжээ гэж бодохоор. За ингээд 21 нас хүрсэн иргэн эсвэл Америк иргэн болох хүсэлтэй хүн бүр газар авах юм байна. Тэ? Холбооны засгийн газараас заасан газар. Тэр нь болохоор бас яг нэг ижил газар биш нөгөө А бүс Б бүс гэдэг шиг ингээд дотроос хэмжээнүүд нь арай ондоо. Зах байх тусмаа бас хэмжээ нь том. Тийм. За энийг зүгээр өгөөд ингээ хаяхгүй. Одоо манай чинь зүгээр өгж хайчаад яг хөгжлийн дунд нэг нөхөр гацаалт суучаад байдаг шүү дээ. Азийн орнуудыг хоёулаа жишээ авсан. Өмчлөл, эзэмшил, ашиглалт гэдэг гурван зүйл маш тодор эндээс үүссэн. 5 жилийн хугацаатай энэ дотроо заавал тариа тарих юм уу ямар нэгэн байдлаар бүтээмж гаргах хэрэгтэй. Малаа мал нуу тариага тарина уу. Одоо юу байдгийг те улсдаа бүтээмж гаргаж бусдад үнэлэгдэхүйц гэж байгаа шүү. Өөрийнхөө надад л хэрэгтэй бусд нь тоохгүй үнцэн нэг бүтээчээ тэрийг
Жохон шовгорын босгочоо тэрийг үнцэнтэйгээд авахгүй. Тэр шовгор босгосон байшин байж болно. Тэр чинь чамд үнцэнтэй авахгүй. Улстай үнцэнтэй зүйл байх ёстой шүү гэдэг. Ингээд тэр газар өмчлөх эрхийн гэрчлэгэд ийм нөхцөлтөөр өгөгдөж байгаа. За ингэхлээр хүн болгон тэндээ нөгөө юмаа босгоод ирнэ шүү дээ. Тийм 160 акр биш үү? 160 акр нь одоо нэг орхид өгч байгаа. 160 акр ч одоо хэд юм болоо. Тэгэхээр тэр чинь хэмжээ нь янз янз байсан. Ер нь бол дунджаар 65 гектар акр гектар харж байлаа. Би хөргөлгөө оролцсон чинь 65 акр гээ гадардаг шүү дээ. За ивент идэх шүү дээ. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэж байна. За MMS бол эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэрэгжлийн хамт олон байгаа. За айл өрхөд бие даасан эрчим хүчний төсөл хэрэгжүүлдэг гэж байгаа. За тэгэхээр айл өрх гэхээр нэг нарны зай хураагуур нарны хавтангал санал болгоод байгаа юм л т. Хэрвээ манай Улаанбаатарын ихэнх гэр хорооллын айлууд маань энэ одоо аргаар эрчим хүчийг шийдчих юм бол нэг утаа гэдэг юм чинь байхгүй болох гэдэг. Тэгэд энэ MMS-ийн нэг компанийн нэг тийм философи байна. Тэр нь бид нэр энэ байгальд тийм хортой юм хийхгүй гэдэг. Юу н байгальдаа ээлтэй, байгалаа хамгаалъя гэдэг тийм нэг үндсэн тийм чиглэлтэй байгаа шүү. Тэгээ та санаж байвал юуны нисхийн тойргийн урд нэг юу байгаа шүү дээ. Green building гэдэг байшин байгаа шүү дээ. Тэр чинь маш их өндөр өртгөөр бүтсэн. Гэхдээ байгальдаа ээлтэй байхгүй. Ногоон байшин, ирээдүйн байшин яг одоо Улаанбаатарт баригдсан байгаа. Тэгсэн чи гадны орнуудад болохоор тэр ирээдүйн байшин гэдэг гаач одоо зүгээр хаасаг үл байдаг байшин юм байна л та. Тэгсэн чи Монгол улсад маань ганцхан байгаа. Тэрийг дэлхийн улсууд ингэж ийм байшин бариад байгаа юм байна. Ингэж дэлхийг хайрлаад байгаа юм байна гэдгийг Монголынхаа ард иргэдэд харуулах гэж албаар ийм байшин барьж байгаа байна. Энийн оронд эднийхэн хотхон барьж болохоор байсан гэж. Тэр газар мазар маш том шүү дээ энэ ч тийм хөрөнгө зарж барьсан байшин. Тэгэх бид нар шаардлага байхгүй. Бид нар тэгмээргүй байна. Харин бид нар байгалаа хамгаалахын тулд ард иргэдээ бусад компаниудаа уриалахын тулд энэ байшинг барьсан юм а гэж. Тэгэхээр ийм гоё одоо үйл ажиллагааны чиглэлтэй ийм гоё философитой ийм байгууллага манай од мөндрийг маань 2 жилийн өмнөөс эхлээд анх үүсгэн байгуулагдсан одоо мөчөөс эхлээд ивент итгэж явж байгаа. MMS-га сая л 2 жил гаруй өмнөөс гэж утгаар эдийн засгийн утгаар нас хэлмээр санагдлаа. Саяных та нөгөө үнэтэй гэж ярьлаа тий. Үнгүй мөнцөнгөө. Тэгвэл үнэтэй мөнцөнтэй. Гэхдээ үнэтэй гэдэг нь айц биш шүү. Альва ийм сэргийг төрчин мөчөөр явж байгаа зүйл нөгөө анхны хөрөнгө болт өндөр байдаг. Гэхдээ ашиглалтын зардал маш бага болчихдог. Тий. Биднээс гаднаас тог авч мөнгө төлөхгүй, дулаан авч мөнгө төлөхгүй. Яг одоо энийг яг хөгжүүлэхгүй байгаа нь манай улсын бас нэг бодлогын буруу байхгүй би шууд одоо хэлчихье. Эрчим хүчний салбарт ажиллаж байсны хувьд. Манайх тогоо маш бага хэрглэж байгаа. Тэтгэмжээр хэрглэж байгаа. Үнэгүй хэрглэж байгаа байхгүй дулаана. Тэгэхээр нөгөө түр ингээд тэтгэмж өгчхөр бид хэд тэнд анхны хөрөнгө оолтоор зөв сайн мараад цаашдаа ирээдүйн байшин сайрлаа. Ирээдүрөө амьдрах нөхцөлгүй одоогоор амьдраад байгаа байхгүй. Хэрв үнэхээр яг шударгаар жинхэнэ эрчим хүчнийхээ үнээр амьдрах юм бол бидэд цардаа өвлийн үед 2 сая төгрөг төлөх хэрэгтэй байхгүй. Байранд 3 өрөө байранд. Хэрвээ 2 сая төгрөг төлөөд амьдарч байгаа бол нэг жилдээ боли ханаасаа дулаанаа өөрөө шийддэг болоо цахилгаан өөрөө шийддэг болоо гэдэг энэ байшингууд явчих юм. Гэтэл түр энд нь цаад болоод хүчээр барьчихаар энэ хөгжлийг зогсоочих. За одоо хоёлаа энэ талаар ярина. Яг энэ талаар. Тэгэхээр энэ бол анхны хөрөнгө оолт өндөртэй боловч маш зөв шийдэл шүү. Харин тий сард 2 саяг төлнө гэдэг бол за нэг өрхийн хувьд маш өндөр хүн шүү дээ. Тэнгүү тэр чинь цаашдаа нөгөө хүн чинь юм бодож эхлэв шүү дээ. За 2 сая төлөөд авч удахгүй. Би тэр өөр арга болоо. За энэ нарны хавтаа авч тавь гэж гэдэг юм уу. Ингээд цаашдаа хөгжих тэр үндсэн ингээд тавигдаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Би бүр тоонд өнгөөр нь хэлье. Түр одоо 1 гкал дулааныг 28800-аар үйлдвэрлээд айлуудад 420 өгдөө. 28800 төгрөгөөр үйлдвэрлсэн талхаа 420 төгрөгөөр зарж байгаа энэ төр дампуурахгүй хайчтай юм байхгүй. За энэ жоохон эмоцтой ингээ хэлчлээ шүү. Хасч болно энэ дугаарыг те. За тэгээ MMS-тэй маш их баярлалаа. Баярлж авдаг шүү. Тэгэхээр яг бүр энэний эсрэг шүү. Бүр үнэхээр зөв нь тэр шүү гэж хэлэх гэж байгаа юм би бүр эмоцтойгоор те реклам уншиж байгаа биш тийм ээ. За ингээд саяны үр дүнд нь нөлөөлөл нь төрийн зөв бодлогоор 1862-аас 1934 оны хооронд газартай болцсон, өмчтэй болцсон. Өмч нь эдийн засгийн харилцаанд орохоор төмөр замтай болцсон. Нэгнийхээ авсан тариаг муутгахгүйгээр, нэгнийхээ мах ширийг дэмдүүлчихгүйгээр төмөр замаар нөгөө талдаа авчдаг ийм
бүтэц бий болсон. Энэ хооронд 1.6 сая өрх саяны газрыг авчээ. Тийм үү. Тий. 1.6 сая бол ингэ зурлаж ирсэн юм биш үү? Каванда гардаг шиг тий. Ингэхлээр 270 сая акр орчим газар хувийн өмчлөлт шилжижээ. Энэ Америкийн нийт газар нутгийн 10% та таньцж байна. Тухайн үед шүү. Тухайн үед тийм ээ. Чин хэдэн 100 хэдэн жилийн өмнө 200 жилийн өмнөх юм яадаг шүү дээ. Энд төв рүүгээ нэлээ өгдөг тий. Ер нь баруун тийш нь л өгж байгаа гэсэн. Баруун тийш. Зүүнээсээ баруун тийш нь өгж байгаа. Тэглөө. Зүүнээс баруун руу. Зүүнээс баруун руу өгж байгаа гэсэн үг шүү. Ер нь эхлээд зүүн талаасаа нөгөө колончлогдож байгаа шүү дээ. Европ талаасаа. За тэгэхээр газартай хүн өмчтэй хүн яах лээ? Нөгөө үнцэнтэй болчихлоо шүү дээ. Хүн өөрөө үнцэнтэй болчихж байгаа байхгүй. Би ч юмтай хүн шүү дээ. Надтай бас юмтай үнтэй бас нөгөө юмтай хүн чинь айгу эргэтгэж харьцаж эхэлж байгаа байхгүй. Тий. Ингээд нөгөө эргэтгэж байдал бий болж байгаа өөр ирэхгүй. Одоо юучгүй үнтэй ч одоо юугаач ярих вэ тийм ээ. Гэтэл газартай. За тэгэнгүүт одоо нөгөө зээл, банк энэ төр чинь тэднүүстэй нөгөө харилцаанд орох эрхтэй, чадамжтай болоод тарж байгаа байхгүй тийм. За зээл аавна. Зээл авахлаа өнөөдөр маргаашийн асуудлыг шийдэж байна. Өнөөдөр маргаашийн асуудал буюу ходоодны асуудлыг шийдсэн хүн нөгөө 50 ирээдүгэ бодож эхлэх. Физиологийн боломж гарч ирж байгаа. За хүүхдүүдэд анхаарал тавьж эхэлж байгаа. Хүүхдүүд нь би ирээдүйд юун дээр байгаагаа ирээдүйн баталгаатай болж эхэлж байгаа. Баталгаатай хүн л ирээдүйн баталгаатай болсон 50 бас нэг маа бодно. Тэр 50 бодоод байгаа нь бизнес гэхлээр том юм биш. Саяны будаага хэрхэн зарах юм. Эсвэл будаага илүү зээлдээ хэд удаа ургуулах уу гэдэг ингээд янз бүрийн юм чинь бодож эхэлнэ те. Ингэхлээр нөгөө үн цэн буюу капитал бий болж байгаа. Ингээд капиталист улсын гэдэг чинь жингнээс гарч ирж байгаа. Капиталист буюу өмчтөе хүмүүсийн улс л гэдэг байгаа. Манайхан капиталист гэдэг би л багтаа их муухагаар сонсогддог байсан. Бүгдэнд нь тэгээ заацсан юм чи. Гэтэл капиталист улс гэдэг нь өмчтөе гэхлээр бас ойлгохдохгүй одоо юмтай тий аятайхан сэтгэдэг улсыг хүмүүсээс бүрдсэн улсыг капиталист улс гэнэ л хичвэл одоо болох гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр арай эерэг сонсогдох гэдэг тий. Тэгэхээр энэ капитал ч нь өөрөө тэр хүн байна уу, улс орн байна уу, компанийн хөдөлгөгч хүч нь байхгүй. Аливаа зүйл байж иж л хөдөлгөнө. За бөмбөгөр болоход бөмбөг байж иж өшгөлнө. Тэнд үйл гарах сэтлэн. Юу ч гүй бол одоо юу өшгөлөх юм тий. Юу хөдлөх юм. Ямар активити гарах юм тий. Тэгэхээр нөгөө түрүүний Линкольны үг нь болохоор гэж байгаа. Өмчгүй хүн амьдралаа бусдаас хамааруулдаг нь жам юмаа гэж. Өмчгүй. Өмчтэй болж иж тухайн хүн өөрийн гэсэн ашиг сонирхол тэмүүлэл бий болдог юм. Өмчгүй бол ямар ч ашиг сонирхол байхгүй. Дагаад үгүй байж болно. Гэтэ өөрөөс чи илүү өмчтэй хүний ашиг сонирхлыг биелүүлэхийн тулд өнөөдрийнхөө хоолны төлөө явхаас ураг болчихж байгаа хөөх. Дотор шууд зугаал атархаж болно, муулж болно. Тэгтэл тэр хүний ажлыг хийх баггүй эн чинь зүгээр усны урсгал шиг адилхан ийм л хатуу үнэн те. Дээр нь эрх мэдэл төр капитал чинь бий болно. Эрх мэдгэд нь юу вэ гэвэл дарга марга биш. Шийдвэр өөрийнхөө асуудлыг шийдэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тий. Тийм байгааз. Төсөөлөл л да. Хоёлоо юу ч байхгүй ядуу гуйлах чинь яг өсчих гэж байгаа. Тэгээ нэг хоол олдвол энийг эрүүл мэндийн төлөө тэгж хуваарлж идэх гэж шийдвэр гаргаж чадах уу? Юу ч гэсэн залгий шүү дээ. Маргааш яагаад гэвэл хоол олдох хэсэг нь эргэлзээтэй бол. Гэтэл маргааш хоол олох нь эргэлзээгүй баталгаатай бол хоёлаа одоо энийг эрүүл хоолоо идэх үү, хитэн цагт идэх шийдэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэ? Хоол идэх төр хүртэл шийдвэр гаралт нь ийм өөр болчихж байгаа. Тийм байна. Тэ. За тэгэхээр энэ саяны газар өгсөн дээр нь энэ холбоо энэ байх хэвээр. Монгол газар нутаг том байна гэдэг нь уул уурхай их байна гэж байна. Энийг урдлын зах зээлтэй холбож чадахгүй байгаагийн учир шалтгаан энэ. Дагуугаасаа болоод ашиг нь хүртэхгүй байгаа нь тийм гэх мэтэр. За ингэхлээр яасан бэ гэхлээр нөгөө сая 1.6 сая хүн ч өмчтэй болчоор буюу саяны ярьсан бусдаас хамааралгүй, төрөөс хамааралгүй, хорооны ихчээс хамааралгүй болчоор 1.6 сая хүн шударгаар шийдвэр гаргах хэрэгтэй болчихж байгаа юм. Өөрсдийн төлөө. Хамааралтай байсан бол энэ хүмүүс шударгаар шийдвэр гаргаж чадахгүй байхгүй. Бусдын хамаарлын Британийн засгийн газрын шийдвэрээр явахаас аргагүй болчих гээд байна шүү дээ. Тийм байгаас өнөөдөр дайнд ялж болно. Маргааш өөр ирэхгүй нэг баяны л нөлөөнд орчих гэдсэн байгаа байхгүй. Тэгэхээр Линкольн ийм зүйл хийж чадсан нь ийм байгаа даа. Дээр нь
Ингээд үйл явц нь юу болсон бэ гэхээр иргэд өмчтөй болсноороо тус тустай бас нэг аж ахуй эрхлээд байхгүй. Одоо нэг хамтын хөдөлмөр илүү том болгомоор шүү дээ. Чиний чаддаг зүйлийг би чадахгүй, миний чаддгийг чи чадахгүй. Одоо хоорондоо нөгөө хамтын бизнес буюу юу ч эхэлж байгаа. Фермерүүд, жижиг бизнесүүд. За ингээд хоёлоо юм айгуу гой будаага тарьчлаа. Нөгөө талд битүүрийн будааг авъя гэж байгаа нэг дилертэй уулзч таарна. Тэрнтэй яаж бизнесийн харилцаанд орвол хамгийн шударга байхаа гэд нөгөө гэрээний эрх зүй чинь айгуу сайн бизнесийн гэрээнүүд чинь дагаад хөгжөөд ирж байгаа. Тэ. Ингээд нэг харсан чинь төрийн сүлжээ биш, хувийн чи бидний сүлжээ өөрөө гэд бие биенийг хамгаалдаг юм сүлжээтэй болчихж байгаа байхгүй. Энийг дунд давхрын хөгжил гэдэг. Дунд давхрын энэ хөгжил, энэ сүлжээ өндөр байх тусмаа нөгөө төр гэдэг зүйлээс хамааралтай нэг хин нэгэн ах ихчээс юм гуйж явах ямар ч шаардлагагүй байхгүй. Энэ сүлжээгээ харин хамгаалах хэрэгтэй байхгүй. Би чамайг хамгаалах хэрэгтэй болохоос биш даргаыг хамгаалах биш байхгүй. Даргаагаад бол надаас будаа авахгүй шүү дээ. Чи надаас будаа аваад байгаа байхгүй. Чи миний будааг зөөгөөд байгаа байхгүй. Чи миний будааг шүн цагж санаад байгаа байхгүй. Тэгэхээр би чамайг хамгаалах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Ингээд тэр бизнесүүд би энийг хамгаалах нөгөө дунд давхрахын чинь өөрөө хүчтэй болохоор улсаа өөр ирэхгүй хамгаалах болчихж байгаа байхгүй. Завь. Завь нь дуртай дург нь хамаагүй. Тэгэхээр оршин тогтохын тулд завь маань хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр улстай хайртай байхгүй яах юм? Улсынхаа төлөө зүтгэхгүй яах юм? Тэр улсаа сайн яваасаа гэдээ татвараа төлөхгүй яах юм байхгүй. Ингээд шал ондоо бүр философийн хувьд ондоо болчихж байгаа зү. За тэгээд энийг юмсан бол нөгөө нэг түрүүн ярьжсэн Transcontinental Railroad буюу хоёулаа өмнөх Америкийн төмөр замаар ярьсан 1869 онд энийг дууссан. Энд айгүй том зүйл болсон гэвэл баруун зүүн эргээс зэрэг өрсөлдүүлээд зам тавих эрхийг өгсөн учраас уралдад зам тавьж байгаа хоёр нөхөр чинь маш хурдан уулзсан үстэй. Нэг компани монопол эрхэхгүй. За ингээд энээс араас одоо дараагийн том төрн хийж чадсан зүйл бол монопол эсрэг хууль гар бас гаргаж чадсан. За ингээд төмөр зам орцсон ийм бизнесийн дунд өөр ихгүй нөгөө хурдангуудгүүд, сэргэлэнгүүд нь одоо юу гэдгийг овжин нууд нь мэдээж төрүүлж хөдлөнө. Тэгээд төр гэсэн нэргүй боловч хувь гэсэн нэртэй боловч юу яасан? Нөгөө төр шиг том эрх мэдэлтэй болчихсон стандарт ойл Carnegie Corporation те эднээс хитрхи том болж эхэлсэн. Ингээ хитрхи том болчихоор альва зүйлийн баланс алдагдахлаар ус ч гэсэн хор болдог гэдэг шиг нөгөө хувийн хвшил нь төрийн айгаад байсан төрийг нэрэн солигдсон боловч төр шиг том эрх мэдэлтэй болж эхэлсэн. Төрийг шууд удирддаг болоод болж эхэлсэн. Энэ нь өөрөө төрийг хамгаалах гэж байгаа биш. Эргээд хит том монопол бий болчоороо бусдыг бас нөгөө гарааны зөв тэгш эрхий чинь боомлоод эхэлсэн. Бүгд нэг дор мөнх амьдэрдэг хүмүүс гараа сахилуул явчихна. Гэтэл чинь энэ гараа сахилсан чинь араас дахиад гараа сахилж байгаа стартапууд яваалаа гэж төрөх юм та. Тэднүүс байхгүй бол боомлогдож эхэлдэг. Тийм байгааз. Ингэхлээр энийг Sherman-ы Antitrust Act гэдэг зүйл 1890 онд гараад анхны том монополи эсрэг хууль гарснаар саяны юг монопол гэдэг нь том компаниуд үзье ядна гэж бас бодож болохгүй шүү. Энэ бусад стартапуудад нөгөө хаалт хориг боомлж байгаа зүйл байх юм бол гэж байгаа шүү те. Ийм чинь нюанстай шүү. Том компаниудаа үзье яд гээгүй. За дараагийнх нь болохоор том эргэлт нь юу болсон гэвэл цаг дуусч байгаа учраас хурдлын 2 дугаар дайны дараа харин тийм нийлэн дутуу санагдаад байгаа юм. Харин тийм. Дахиад дугаар хийх юм шиг баг. Байж болно те. Тийм та одоо баг за ер нь дуусчих дөө. Талтаа орж гол юм айлцсан. Тий. За одоо 2 дугаар дайны дараа болохоор хүмүүсийн нөгөө хөдөлмөрлөх хэрэг гэдгийг олгосон. Ингээд ер нь дуусч байна. Silicon Valley мэлэг бол түүх юм хүм идэх юм чинь тийм ээ. За тэгэнгүүт энэ дөр яасан гэвэл 2 дугаар дайны дараа нөгөө Америк цагаат болох юм бол дайны хөлд өртөөгүй усал үлдэхгүй. Газар зүүн онцлогоор. Бараг л тий. Одоо бөмбөг их унаагүй тий. Одоо ямар нэгэн сумд хүн лавл Америкийн нутаг зүсгэд бодуулж өгөх байх тий. Pearl Harbor-ыг. За Pearl Harbor-ыг мартах чинь. За тэр чинь болох ихтэй нөгөө Япон яасан. Би нөгөө Герман талаасаа бодчихлоо. За ингээд тэр үед ямар хууль гарсан гэхээр 44 онд нөгөө Servicemen's Readjustment гэдэг тийм хууль гарсан юм байна. Жи бэлгэнэ. Тэгээд тэр юу яасан ер нь альва дайны дараа цэргүүдээ яах вэ болд юм байна л да. Энэ өөрөө улсуудын айгүй том асуудал. Нөгөө тэнтгүүн амьтаа алдсан хүн чинь баахан юу ч бодохгүй бодож исэн хүн нийгэм шигтэй асар хэцүү байдаг юм байна. Эргээд тэгээд тэр
тэрийг тэднүүсийг зүгээр орхич ингээд нийгэм рүү шууд ингээд тэр олон 100 мянган зэрэг маяга тавьчих болдгоо юм байна л да. Тэгээ тэнд чинь шал ондоо соёл болцсон. Тэгээ ер нь л жоохон энгийн амьдралын одоо бид мэтийн амьдрал хэцүү, эмэгтэй хүмүүнтэй харьцах, хүндлэл эргэн хэцүү болцдог юм байна л да. Тэр дайны амир юм үзсэн баг галзуурх сэтгэл зүйн маш эвдрэл орцсон ирдэг. Дайнд орсон гэж яриа цэрэг гэхээс л тийм. Тэгэхээр тэр үед нь болохоор тэр цэргүүдийг сургах сургууль за одоо нөгөө орон сууцлуулах зээл гэд одоо тэр хүмүүсийг нөгөө дэмжлэг хэрэгтэй оюутан төр орж ир дэмжлэг үзүүлсэн. Огт дэмждэггүй биш, дэмжнэ. Тэ? Сургахтан дэмжнэ. Тэ? Ингээд үр дүнд нь яасан гэхэлэн сая оюутан толцсон. Цэрэгч оюутан болоо ирсэн. Мэдлэгтэй. Цэрэгч нь залуухан байгаа шүү дээ. Ихвсэн залуучууд байгаа. Тэгээд тэр залуучууд сурчгаар төсвөр төвчээр олж ирсэн залуучууд эрдэм мэдлэгтэй болоод бүгд орон сууцтай болчихоор одоо яах вэ? Өөр ирэхгүй тэр хүчээр дунд давхарт орчиж байгаа байхгүй. Нөгөө сүлжээнд чинь нэмчихэж байгаа. Массын популяшн нэмчихэж байгаа. Нөгөө түрүүний үсгцэн байгаа хувийн хвшлийн гоё сүлжээ шүү дээ. Тэрийг тоог нэмээд өгчөж байгаа тийм. Ингээд дундад давхарга өсөд буюу хувь хүн хувийн хвшил хөгжөд эхлэхлээр одоо хэлье. Түр анхныхаа өгүүлбэрийг хэлэхэд түр алдаа гарах ихгүй. Хувийн хвшил эрсдлээ өрөөд алдаа гарга. За тэгэнгүүт түр гэдэг нэг хэн л байгаас хоёр төртэй байж болохгүй нэг хэн байгаа. Нэг төрийг нэг хүн гээ үзчихье. Түр гэдэг нэртэй бий байлаа гэж бодлоо л да. Би яаж 24 цаг унтахгүй хичээгээд зүтгэхэд нөгөө магадлалын онлоор шин юм төрөх магадлал зөв юм төрөх магадлал нь 2 сая 6 3 сая 500 луга гинт зүтгэх хоёр унтж байгаа л өдөртөө нэг хэн шин зүйл бүтээх хоёрын магадлал нь хөгжил нь хин дээр вэ? Ийм ойлгомжтой математик тооцохгүй тий. Тэгэхээр тэр дундас давхраг буюу шинэ стартапуудыг хөгжих хэрэг нь өгчгөө. Энийг болохоор сүүлд нь юу гэд нэрлсэн гэхээр бүтээх хэрэгжил. Би юм бүтээхийн тулд эрхчлөлт байх хэрэгтэй. Эрхчлөөг яаж олох юм? Миний анхны ходоод дор хаяж эхний боол биш байх хэрэгтэй. Тэ? Хүнээс хоолой гуйдаггүй байх хэрэгтэй. Дээр нь би нөгөө орон сууцтай байх хэрэгтэй. Дээр нь тэр болгоныг миний бүтээсэн зүйлийг чи худдаж авах эсвэл нөлөөнд орох харилцаанд орох хэмжээний бит хоёрын дэд бүтц холбогдсон байх хэрэгтэй. Харилцаа холбооны дэд бүтц байна уу, зам тээврийн дэд бүтц байна уу тийм ээ? Ямар ч сан холбогдсон байх хэрэгтэй. Бит хоёрын хамтдаа бий болгосон зүйлийг гадагш надаг гадаад харилцаа, гадаад зах зээлээ нийцсэн байх хэрэгтэй. Түр энэ үүргээл биелүүлчихье. Бидний хажууд нь зэрэгцээд юм хийх гээд. Тий, энэ дээр нэг ноёны бүх гэдэг нэг юм байдаг шүү дээ. Яахлаараа ардын хөвгт төрүүлж болдгоо наадам бэ гэх тийм. Ноёны бүхийг анханасаа ноёны бүхгөө оруулчихаар тэртээ тэргүүл нөлөө орчод идэв юм л да. Тэгэхээр ноён бити тэрлүүл бүхөө оруулчаад шудраг байдал араас нь ихэд л да. Анханасаа бити бүхөө оруул. Оруулчаад тэр бүхөө шудраг бай гэж ярих юм бол анханасаа худлаа авахгүй тэр нөлөөтэй юм чаа. Тэгэхээр анханасаа бити тэр юм буюу үйлдвэрлэл үйлчилгээрүү битгий төр гараад дүр. Бодлого зохицуултаал гарга. Тэр үйлдвэрлэл үйлчлэхийг алдаж болно гэж байгаа шүү дээ. Би тэрийг хэлсэн. Алдаж болно. Тэгэхгүй манайхан чинь хувийн хвшил аваад нэг алдаа гаргангууд за тэр харж гинөө болохгүй байна. Нэг сайхан баатар ерөнхийлөгч энэ бүгдийг аваач. Төр маань энийг буцааж аваач гэдэг рүү орчод байгаа. Үгүй энэ чи 990 удаа алдаж байгаад нэг удаа ялах гэжсэн байхгүй да. Тэрийг буцаагаад битийн арчлаа нураач ажил гэдэг ийм хэлээд байгаа. Тэгэхээр би нэг Америкийг ерөөсөө магтах гаагүй. Жишээ нь хоёулангийн өнөр юм бол жишээг Америк нэгдэх улс дээр авлаа. Тэгээд түрүүний сагсан тасуудад сануулад хэлэхэд эрхчлөө байх хэрэгтэй юм байна. Дэд бүтц байх хэрэгтэй юм байна. Төр дүрм сахиулах хэрэгтэй юм байна. Тэр дүрмийг сахиулахын тулд бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн хамгийн дундын стандартуудыг тогтоох хэрэгтэй байна. Стандарт сан гэсэн үг биш. Бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг стандарт гэж байгаа тийм ээ. Энэ стандартаа тогтоох юм байна. Энийг зөрчих юм бол харин хариуцлага хүлээж явах одоо хуулийг сахиулах үүрэгтэй юм байна. Ингээл болоо. За ингээл боллоо доо. Баярлалаа. Тэгээд сүүн хүний хариуцлага тэр философи бас их чухал байна. Улсын философийг иргэн болгонд дагаж мөрддөг. Ер нь улсын философи гэж одоо иргэн бүрийн боддог, зөв гэж боддог тэрл зүйл шүү дээ, тий. Тэгмэд иргэн болгоныг тэрэн зөвөө энэ зөв юм байна гэдгийг тэгж ухуулж одоо яана гэдгийг одоо ерөөсөн. Би нөө тэнд очиж амьдарч үзээгүй. Зөвхөн энэчнээ байгаад байгаа учраас яг тэнд юу болдгийг бүү мэдвэн л та. Хүмүүс нь яаж гэдэг сэтгэдгийг түүхэн хуваараа юм байна. Одоо нөгөө ухуулах сурталчилгаа бол жоохон хурдлуулж л байгаа. Гэхдээ үндсэн арга нь биш юм билээ. Тийм баг. Үндсэн арга нь юу вэ гэвэл түрх одоо аавыгаа
тэр хуулийг баталж яхад аав нь байхад баталчихсан хууль хүүхэд нь төрөөд аавшгээ насны дараа ихэд тэр хууль хэвэндээ байж ивэл ухуулах сурчлахгүйгээр улс даяараа тавихаас тийм болчих واخгүй. Тийм. Тэгэхээр энэ нөгөө хоёулангийн ярьсан төрн тогтвортой байх, хууль дүрм журм чинь тогтвортой байх хэрэгтэй шүү. Тэр хууль дүрм журмын муу сайныг ярихгүй тогтвортой байх юм бол нөгөө стартапууд чинь, нөгөө хувийн хвшил чинь тэрэнд зөгцөөд байгалийн хуулиараа зөв юм хийгээд эхэлчих واخгүй. Тогтворгүй байх юм бол бүр зөв юмч буруу болчих гээд байгаа واخгүй. Тэ. За баярлалаа Батах. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS болон аяллаа төв зэг Air Market Event итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 хөтөлбөрийн хот өндөр хажуугаар хүрлээ. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.